хүн төрөлхтний төлөө эрүүл аюулгүй амьдрах орчин бүрдүүлэхийн тулд олон улсын We Love You байгууллагын зан гэлжээ тэргүүн цэвэр дэлхий хөдөлгөөн өрнүүлж байна. Хог хаягдал цэвэрлэхээс гадна мод тарих, цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, байгаль орчныг хамгаалах кампанит ажил, семинар зэрэг байгаль орчны янз бүрийн үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр үйл ажиллагааны нэг нь экосистемийг хамгаалахын тулд хорт ургамлыг устгах явдал юм. We Love You-гийн гишүүд уугуул ургамлыг хамгаалж хүрээлэн буй орчинд хор хөнөөл учруулдаг харь ургамлыг устгахаар цугларлаа. 저수호활동에 보면 이해식물이라고 있습니다. 이해식물이 뭐냐면 토종식물을 위해를 가한다거나 성장을 저해시킨다거나 그런 걸 보고 이해식물이라고 하는데 Хортой ургамал нь зөвхөн уугуул ургамлын ургалтад занал хийлээ зогсохгүй экосистемийг сүйтгэдэг. Голын эрэг дагуулхад зүлэг явган хүний зам зэрэгт ургасан хорт ургамлыг арилгахаар тус газрыг хэсэг хэсгээр нь хувааж аван 2000 гаруй гишүүд ганцуу шамлан орлоо. 보시다시피 이곳에 보시면 이런 유해식물들이 굉장히 많이 있습니다. 깨끗한 탄천을 만들기 위해서 열심히 더 정화 작업을 하고 있습니다. 얘가 번식력이 강하다 보니까 다른 식물들도 자라지 못하게 하고 접촉했을 때 좋지 않은 영향을 미친다고 하네요. 그래서 저희가 이렇게 고무장갑을 끼고 왔거든요. Нар шарах айгам халуундаж гишүүд эргэн тойрноо нягтлан хортой ургамлыг нэгд нэггүй зулгаана. Энэ нь маш их хүн хүч, цаг хугацаа шаарддаг ажил тул хортой ургамлын онцлогт тохируулан үндэс ишийг нь ч бүрэн авч хаях нь чухал юм аа. 모아. 돌려줘요. 이렇게 살짝 봐봐요. 이렇게 돌려준 다음에 하고 흔들어요. 이렇게. 오. Байгаль орчин цэвэрлэх үйл ажиллагаа нь байгаль дэлхийгээ хайрлах, хамтдаа амьдрахын үн цэнийг ухаарах, үнэлж баршгүй эрхэм цаг мөч байлаа. 좋은 일 하고 지역의 발전을 위해서 뭐 환경 도와준 일에서는 뭐 피곤하고 이런 게 있습니까? 즐거운 마음으로 하는 거죠. 이렇게 풀을 제거하니까 여러 명이 모여가지고 이렇게 좋은 일을 한다고 하니까 너무 보람 있는 일인 것 같습니다. 깨끗하고 이제 살기 좋은 동네가 됐습니다. 너무 재미있습니다. Зан гэлжээ тэргүүн хүн бүр таатай орчинд аз жаргалтай амьдраасаа гэсэндээ цэвэр дэлхийг цогцлон бүтээхийн төлөө ажилладаг. Цаашдаа ч олон улсын We Love You байгууллага байгаль орчноо хамгаалахад хүчин зүтгэнэ.